За сайн бацгаана. Хөлнгийн мэргийн нэртэй зөв тавтаа мэрэлнэ. За өнөөдөр 11 сарын ерөнхий байдал гэсэн мэргийг хий гэж бодож байна. Ингээд одоо өмнөхтэй адилхан тийм дөрвөн сонголттой А, Б, В, Г. Та сайн харж агаад одоо зүүн савиндаа итгээд сэтгэлж хамгийн их татгсан картыг сонгоорой. За ингээд сонголтоо хийж авах зур нэгэн одоо мэдээлэл хүргэе гэж бодож байна. Та одоо хувийн мэрэгтэй онцлогоо өөртөө хэлмээр байгаа хүмүүсээ хамбал миний Facebook Messenger-аар бол надтай холбогдож болно шүү. Одоо таны энерги дээр одоо тулгуурлан дэлгэрэнгүй тийм одоо мэрэг хийдэг. Мэрэгний одоо сэдв гэх юм уу? Ер нь бол сэдв бол ерөөхдөө бол байхгүй. Та юу ч асууж болно. Гэхдээ яг таро картын мэрэг одоо хайр, хосын харилцааны мэрэг, одоо сүнслэг энерги мэрэг хийлгэж болно. Одоо таны хүрд, айл хүрд аура ч юм бас айл хэсэгтээ цаарс юм уу, бүтэн юм уу, ямар мөн одоо өөр сүнслэг мэрэг гэжсэнтэй. Тэгээд удмын одоо ямар нэг хараал болог саад байна уу? Тий одоо карма бас байна уу? Тэгээд ер нь удмын тэр ямар нэгэн хэрэг болог саад байх юм бол тэрийг тайлах зөвлөгөө танд бас өгнө. Танд ямар одоо юугаар тайлж болох юм тэр тийм зөвлөгөө муу одоо маш сүнслэг мэрэг одоо оддын үрс сташид мэрэг хийж болно. Таны оюун ухаан айл одны одоо гаралтай одны үр бас муу энергийн чиглэлээ таних гэдэг ч юм уу тийм мүү одоо сүнсний одоо маш гол том зорилго чиглэлээ мэдэх гэх мэтлээ иймэрхүү тийм одоо сүнслэг мэрэг бол бас хийдэг. Тэгээд энийг сонирхсан байх юм бол одоо өөртөө хувийн мэрэг авъя гэж бодож байгаа юм бол миний Facebook-ийн мессенжерээр холбогдорой. За ингэ сонголтоо хийсэн бол одоо А картаас эхлэе. За ингээд А картыг сонгосооны мэргийг эхлэе. Одоо энэ 11 сарын ерөнхий адил гэсэн мэрэг хийж байгаа. Ер нь энэ сар маань одоо ямар сар болох вэ? За картыг сонгосон ингээд тавьчих. Бүх картуудаа зэрэг нэг хэзээ дом. За иймэрхүү картууд гарсан байна. За одоо 11-р сар нь мөрхөр амьсгалтай сарлах гэсэн мэрэг гэж байгаа. За ингээд эхний энэ одоо хоёр картаар одоо энэ сард танд юу чухал болох вэ гэсэн ийм асуулт нэр татсамаа. Тэгэхээр зэрэг план ер нь бол төлөвлөх үйлдэл хийх энэ зүйл айгүй чухал болох юм байна. Тийм ямар нэгэн одоо юу донтолт одоо юу гэдэг ямар нэг юм хэд автсан байсан бол тэрнээсээ салах тийм зүйл. Ерөнхийдөө нэг юмрхүү. За тэгээд энэ картыг сайн ингээ харах юм бол ер нь бол энэ 11 сард бол та ингээд зүг чигээ тодорхойлох харандаа аваад тийм палан одоо зүг чигээ тодорхойлох одоо зорилгоо ингээд одоо боддоор зорилгодоо хүрэх алхмуудаа одоо төлөвлөх нь аягүй чухал болж магадгүй байна энэ сард. Тийм. За ер нь одоо би хаашаа явах гэдэг нь ер нь яах гэдэг миний амьдрал ер нь цаашдаа явах уу гэдэг ч юм зорилгоо ингээ боддоор төлөвлөө тэрэндээ яаж хүрэх үү гэдэг тэр алхмуудаа төлөвлөх планинг одоо төлөвлөх тиймэрхүү зүйл аягүй чухал болж магадгүй. Тэгээ ер нь бол энэ карт нь бол зөвхөн одоо ингээд төлөвлөөл мөрөөдөд байлгүй одоо хөдлөх үйлдэл хийх нь аягүй чухал болох юм байна энэ сард гэсэн үйлдэл хийх нь ер нь л үйлдэл хийх цаг боллоо гэсэн юм карт байгаа. Тэгэхээр зэрэг ер нь л таны энерги энэ сард нэлээд хүчтэй одоо байх болов гэж бодож байна. Гэхдээ энэ хүчийг бол зөв чигтэн одоо ашиглах нь аягүй чухал болно энэ сард бол. Тэн дээр та нэлээд чухалчлаараа. Тийм ер нь л 11 сар бол өөрийнхөө одоо мөрөөдлөө бодит болгох үе төлөвл зоригтой алхам хий. Зарим одоо амьдралд чинь болж байгаа юмнуудыг болгоод болохгүй байгаа юмнуудыг хусч хаяад одоо ямар ч гэсэн тийм зоригтой алхам хий. Тийм амьдралынхаа чиглэлээ олох энэ зүйл аягүй чухал болох юм байна. Тийм. За тэгээд энэ картыг харах юм бол энэ нөгөө сэтгэл доторх чөтгөртөөгөө тоололт гэсэн ийм утгатай карта. Тэгэхээр зэрэг энэ бол энэ 11 сард бол ер нь бол таны дотоод цахилгаан бат шийдэмгий байдлыг нэлээд шалгах сар болж магадгүй.
та өнөхөр одоо өөрийнхөө болохгүй байгаа юмнаас салаад тий ямар нэгэн донцсон ч юм уу хит автсан зүйлээсээ тий салаад тийм бие дааж чадах уу гэдэг ч юм уу тэр ер нь бол одоо таны дотоод цахилга бат шийдэмгийн байдлыг одоо шалгахсаар болж магадгүй юм санагдаж байна. Тэгээ ер нь бол зугаа зингэл ч юм уу ямар нэгэн хамаарал тий хүнээс ч юм уу юмнаас ч юм уу тий одоо амталтаас тий хумсраараа тий холдох энэ зүйлийг чинь нэлээд шалгахсаар болж магадгүй. Тэгээ энэ зүйл их чухал болох юм байна. Тэгээ ер нь бол өөрийнхөө эгого дийлж тий жинхэнэ эрх чөлөөг тий мэдрэх нь айгүй чухал болох. Тэгээ ер нь бол зугаа зингэл ч юм уу скол төр зүрийн сэтгэл ханамж ямар нэгэн дандалт гэдэг байгаа байхгүй бүр ихэд автцсан юмнасаа тий энэ юмгүй бол болохгүй гэл одоо юу гэдэг тийм дандалт гэж янз бүрийн хилчгээс жоохон муухай хилчих гэдэг нь яхаа зүгээр ингээд ямар нэгэн онцгүй тийм хэд нэгэнд автсан гэл ойлгочих тийм. Тэгээд одоо юу гэж хэлмээр юм дээ. Тийм зүйлээсээ одоо тэг хумсартаагаар тэг холдох, дийлэх тийм зүйлийг чинь нэлээд шалгах сар болж магадгүй. Тэрэн дээр нэлээд одоо тийм энэ зүйл аягүй чухлаа гэсэн байна. Өөрийнхөө одоо сэтгэл доторх шүтгэртөөгөө тэг тулах. Эготоо тулах гэсэн үг. За энэ иймэрхүү зүйлүүд чухал болох юм байна. За тэгчээд одоо энэ 10 сарын өөр амьсгалыг харъя. Ямар өөр амьсгалтаас харуулах магадлал өндөр ихлээс. Тэг ер нь бол нэлээ одоо хөдлөл бол байна, хөдөлгөөн бол байна. Энэ 11 сард энергийн идэвхжил бол байна. Тэг ямар нэг юм чин те хөдөл нөөцлөгдөн, энерги явагдана те. Зүгээр юм жоохон юм тогтмол ч юм уу нэг тийм бол сар биш юм байна. Энэ сарын турш таны ойр тойронд те хурдтай өөрчлөлт, идэвхтэй урсгалтай хөдлөл те. Янз бүр юм гээл те. Сайнаар чамаагүй муугар самаагүй гэл те явагдаал. Тийм. Тэгэд энергийн идэвхжил бол байна. Тэг ингээ харах юм бол энэ сард ямар нэгэн шинэ боломж ч юм уу ямар нэгэн одоо санамсргүй тохиолдлууд тий хацтай тохиолдолж байж магадгүй ямар ч байсан таны ингээд бодоогүй санаагүй санамсргүй тохиолдлууд аяг болж ирнэ. Ингэ хийсэн юм уу гэлтэй. Ийм болох байсан юм уу гэж юм. Ямар нэгэн тий ингээ шоо азын шоо тий азтай ч юм байж магадгүй. Ямар ч байсан санамсргүй тохиолдлууд ерөөсөө одоо санаанд ороогүй тий тийм тохиолдлууд тэнэглэх гарчиж магадгүй юм байна. За тэгээд энэ картыг ингээд авах юм бол ер нь та энэ сарын одоо өөр амьсгал гэх юм бол ингээд зөв чиглэл дотоод удирдамж замаа олох гэсэн юм карт ахгүй ингээд луужин байгаа ч тий луужин тэгэхээр зэрэг энэ болохоор зэрэг өөрийн амьдралын чиглэлийг ингээд дахин тэнцвэржүүлэх за энэ чиглэл рүү болохгүйсэн чинь одоо энэ чиглэл рүү болгоё гэдэг ч юм уу тий та өөрийнхөө амьдралын тий чиглэлийг дахин одоо тэнцвэржүүлэх эсвэл өөрчлөх ч юм уу тий гадны нөлөөнд биш тий өөрийнхөө дотоод одоо луужинд тий одоо тулгуурлаж тий энэ сарын өөр амьсгал гэх юм бол та ямар нэгэн чиглэлээ өөрчлөх ч юм уу ингээд дотоод ингээд луужингаа дахин ингээд тий тэнцвэржүүлэх тийм өөр амьсгал бол байна. За энэ яг нэлийн одоо энерги өөр амьсгалууд гарчлаа. За 11 сарын өөр амьсгал хэл юм байлаа. Ямар ч гэсэн энергийн идэвхжил бол байна тий. Энэ сарын туршид одоо таны ойр тойронд хурдтай өөрчлөлтүүд тий шинж идэвхтэй юм сар болох юм байна. Тэгээ санамсаргүй тий таны санаанд ороогүй юмуд ч гарч иж магадгүй. Ер нь аль таны одоо дотоод одоо луужин тий өдөртөмж тэрсэн жоохон өөрчлөгдөж тий дахин тэнцвэржүүлэх тийм үйл явдал тийм өөр амьсгалтай сар байна. За ингээд үнэхээр давтан хэлж байгаа бол үнэхээр уучлаарай би жоохон дотоо тий айлгуулсан биш магадгүй гээд одоо давтан хэлж байгаа шүү. За ингээд ажил үйлээс за эхлээд ажил үйлсийг үзье. Тэгээ ажил үйлс бол нэлээд завгүй юм шиг шуурхай байна. Ажил үйлс дээр энэ 11 сард ажил тэр нь бол нэг та ингээд ажил үйлс дээрээ тийм төлөвлөгөө гаргаад бодитоор хэрэгжүүлэхээр болж магадгүй. За оройсоо л ингээ гээл те. Тэрэндээ нэлээд одоо шуурхай ажиллах те төлөвлөгөө гаргаад бодитоор хэрэгжүүлэхээр болох. Тэгээ ер нь ажил үйлс дээр бол юу
одоо хонглын үзүүрт гэрэл харагдах ч юм уу те болох юм биш те гэсэн нэг тиймэрхүү юм харагдаад эхлэхтэй ажил үс дээр ямар ч байсан тийм нэлээд одоо төлгөөрөө боддоор хэрэгжүүлэхээр болох хонглын үзүүрт гэрэл харагдах. За тэгээ бас энэ карт гарсныг бодох юм бол ажил үс дээр болохоор зэрэг нэлээд одоо таны ажилд тэ амжилт урагшилт шинэ боломж гарч ирэхэд бэлэн байна энэ сард. Яг энэ сард яг гарч ирэхгүй ч гэсэн ямар нэг юм ингэж дуусаад одоо шинэ боломж шинэ урагшаа явах тэр зүйлд айгу бэлтгэдэг сар ч юм шиг. Тийм. Таны ажилд те амжилт ч юм уу урагшилт те шинэ боломж гарч ирэхийн тулд ямар нэг юм ч одоо дуусаад тэрэн дээр шинэ юм гарч ирэх юм шиг те. Одоо тэрэнд бэлэн болох сар гинэ. Тийм ч гэж магадгүй тийм. За тэгээд энэ дээр таны одоо зөвч нэг юм дуусаа задах энэ нэлээд том карт болохоор нэлээд зөөр тайлбарлахгүй ажил үйлс дээр ингээд нэг юм дуусна гэхүү нэг юм ингээд чиглэлээ өөрчлөн гэхүү тэгэд гинтийн одоо хувиралтай ч магадгүй ажил үйлс дээр гинтэлтэй нэг юм хувирах нэг юм чиглэлээ өөрчлөх ажил дээр ямар нэг юм дуусгаад нөгөөг эхлэх тэг гинтийн хувиралт. За иймэрхүү зүйлүүд орж ирж байна. Тэгсэн ч гэсэн одоо шинэ одоо боломж гарч ирэхэд одоо тий хөрс суурэ бэлдэх сарч юм шиг. За замарсан гэж хэлье. За тэгэхээр ажил үйлс дээр одоо зөвлөгөө одоо Азийн навч хошонгор гарч ирсэн. Глобо тий. Тэгэхээр танд энэ сард ажил үйлс дээр зөвлөгөө гэх юм бол тийм ер нь аль жоохон юу гэдэг таны ингээд ажилд те одоо шинэ боломж Аз ч юм уу амжилт ч юм уу ингээд гарч ирэхэд айгу бэлэн байгаа боловч одоо таны сэтгэлгээ те итгэл үнэмшил эсвэл айдас чи ингээд танд саад болоод байна гинэ. Тийм ажил дээр зөвлөгөө тий ингээд айгу тийм ажилч урагшаа явах ч юм уу шинэ боломж орж ирэх ч юм ажилч амжилт гарах ингээд нөхцөл айгүй байгаа боловч таны өөрийн чинь сэтгэлгээ, итгэл үнэмшил айцтай ингээд таныг хязгаарлаад байна. Тийм үү одоо юу гэдэг энэ бол гаднаас биш те дотроос ирж байгаа саад гэж хэлэх үү. Тийм юм байна. Тийм. Ямар ч байсан одоо танд амжилт урагшилт шинэ боломж азын юм тий ажилч орж ирэх гэдэг таны өөрийн сэтгэлгээ чинь ерөөсөө жоохон садалаад байна шүү. За ийм зөвлөгөө байна. За ингэж тайлъя. За тэгчээд одоо мөнгө санхүү дээр бас юм карт байгаа. Тийм мөнгө санхүү дээр доош харцсан. Мөнгө санхүү дээр одоо зоос харцсан байна тий бас мөнгө харцсан. Одоо мөнгө санхүү дээр доош харцсан гэдэг чинь ер нь бол мөнгө санхүү бол яг мууч шаанч яг дундаж байж магадгүй гэж бодож байна. Ер нь ингэж харахад тий. Хамгийн гол нь та энэ сард мөнгө санхүү дээр нэлээд одоо маш нарийн байж магадгүй мэн та өөрөө. Маш хямхтаа зарцуулах бүр ингэж айгу харам тий. Маш нарийн байх мөнгө санхүү дээр маш одоо мөнгөө харам тий зарцуулах. Тийм нэг уур амьсгал гараад ирлээ. Тэгээд энэ картыг харах юм бол тэг ер нь бол мөнгө санхүү дээр жоохон юу яж магадгүй. Та санаа зовж магадгүй юм. Яна цаашдаа мөнгөн дээр яг хөө их болоо хитрхийн мөнгөн дээр жоохон санаа зовчихгүй байж магадгүй. Тийм. Яг мөнгө орлого бол мэдээж дундаж гэж бодож байна. Их муу юм бол харагдахгүй. Зүгээр та өөрөө маш нарийн зарцуулах, маш нарийн байх мөнгө сүнхүүд маш чанга байх тий. Мөнгө айл болох гарахгүй хичээх. Тэгээд мөнгөн дээр жоохон айц байна. Айц гэж хэлэх үү. Мөнгөн дээр одоо ирээдүйд тий болоогийн мэдлүү тий жоохон санаа зовоод ийм
карт гарч ирлээ. Тэгээд мөнгөн дээр танд энэ сард зөвлөгөө гэх юм бол мөнгө гарч байгаа үстэй. Мөнгөн дээр зөвлөгөө гэх юм бол ер нь бол гинтийн санхүүгийн өөрчлөлт нь бол тэ сорилт төдийгүй таны шинэ орлогын боломж болох юм шүү. Тэгээ ер нь бол өөрийгөө янз бүрийн юмд сориод шинэ орлогын боломжийг тийм юу яад үзээрэй тий шинэ зүйл орж ирүүлээ юу яад үзээр хөвлөж авч үзээрэй судлаараа. Тэг ер нь бол янз бүрийн дээр уян ажил төрлөөр тий уян хатан хандах юм бол ингээд мөнгө санхүү дээр тий ашигтайгаар тий өөрчлөлт гарна шүү. Ер нь ажил үйлсээр гарч байгаа энэ өөрчлөлт хувиралт нь шинэ орлого хөрөнгө оруулалт ч юм уу те ямар нэгэн шинэ орлогын боломж азыг бол тэ авчирч магадгүй шүү гэсэн байна. Тийм тэгэхээр ингээ ажил төрөлтэй айгу талбайтай аз. Тийм. Юм өөрчлөгдөж магадгүй. Тийм. Тэр нь болохоор орлогын шинэ боломж тэ хөрөнгө оруулалт ч юм уу те шинэ боломжийг авчирнаа. Тэрэн дээр нэлийн одоо янз бүрийн юм шинээр өөрчлөгдөд хувирж ивэл одоо хүлээн аваараас судлаад тэ уян хатан тэ наата цаантаа ингээд хандараа тэгэх юм бол тэр ажил төрөл дээрх шинэ өөрчлөлт хувиралт нь одоо шинэ орлого шинэ хөрөнгө оруулалтын одоо боломжийг авчирч магадгүй шүү гэсэн байна. За ямар ч байсан гарч байгаа картуудыг би ингээд өөрийнхөө чадах чинээгээр ингээд тайлбарлаж байгаа шүү. Олон дахин нурслаа гэдэг хүмүүсээс хаяа гарч ирдэг. За тэгээд одоо хүн хоорондын харилцаа буюу хайр сэтгэл дээр хамтд нь үзсэн байгаа. Одоо хайр сэтгэл хамаагүй гэсэн хүмүүс одоо хүн хоорондын харилцаан дээр үзэн хайр сэтгэлийн харилцаа, хосын харилцаа хамаатай гэсэн хүмүүс бол энэ одоо хосын харилцаа, хайр сэтгэлийн харилцаа. За ингээд хосын харилцаа, хайр сэтгэлийн харилцаан дээр болох зэрэг хоёулаа ингээд доош харцсан баг юм. Тэр нь бол энэ аягны хоёр ингээд доош харцгаараа зэрэг хайр сэтгэлийн харилцаан дээр болохоор зэрэг тэр нь бол энэ сард нэг тийм сэтгэл санаа тий нэлээд савлуулсан ч юм уу ямар нэгэн хоорондын тий хосоод байх юм бол хайр сэтгэлтэй хүмүүс байгаа юм бол хоорондын зөрчил жоохон байна. Итгэл алдалт нэг тийм буруу итгэл алдалт ч юм уу эсвэл буруу зүрх ойлголцол үүсэх жоохон эрсдэлтэй ийм сар болж магадгүй юм шүү. За өнөхөр өөрсдөө онцгой мэлж байгаа. Тийм. Тэгэд ер нь юу гэмтэй нэг тийм гомдол итгэлийн асуудал үүсэх магадлалыг зааж байгаа юм шиг санагдаад байна да. Тийм. За тэгээд энэ картыг харах юм бол одоо тийм ар гэрийн одоо хайр сэтгэл хосын харилцаан дээр хүн хоорондын харилцаан дээр ар гэр бүлийн асуудал одоо энэ хосын харилцаа ч юм хайр сэтгэлийн харилцаан дээр нэлийн нөлөөлөх юм бэ? Ар гэр бүлийн ямар нэгэн те болохгүй асуудал те хайр сэтгэлийн буюу хосын харилцаанд жоохон нөлөөлөөд тэгээд энэ сард таны одоо хосын харилцаа хайр сэтгэлийн харилцаа бол нэлийн одоо юу гэмтэй их тийм хүнд дарамттай санагдах ч юм уу те их тиймэрхүү уур амьсгал байна энэ хоёр картыг хараад. За тэгээд 11 сард танд одоо энэ харилцаан дээр зөвлөгөө хүн хоорондын буюу хайр сэтгэлийн харилцаан дээр зөвлөгөө. Энэ нөгөө хуучин касет ахгүй юу? Тийм. Тэгэхээр зэрэг хуучин одоо пенс шиг тэ нэг зүйлээ битээ тавтаад байгаараа. Юу тавтаад байгаа юм биш үсттэй гэсэн ийм зөвлөгөө бол байна. Тийм. Хуучин юм шиг тэ хуучин юм аа л ингээл давтаал нэг алдаага давтаад байгаа юм шиг эсвэл хуучин юм давтаад байгаа биш үстэй гэсэн ийм нэг анхааралтай карт гарч ирлээ. За тэгээд дахиад нэг юм карт энийг нэлээд ойлгохгүй дахиад нэг юм карт авсан. Тэгсэн чинь энэ карт гарч ирсэн. Энэ нөгөө Японоор чүй тий сэрэмж анхаар сэрэмж гэсэн үг. Тэгэхээр зэрэг зөвлөө энэ сард одоо харилцаан дээр зөвлөгөө гэх юм бол ер нь бол шинж тэмдгийг анхааралтай энэ нэмэгтэй айгүй анхааралтай юу яж ажиллаж байгаас ер нь ямар нэгэн шинж тэмдгийг маш анхааралтай ажиглаа тий харилцаанд ямар нэгэн одоо тийм сигнал тий сэрэмжийн дохио ингээд гарч явах юм бол айгүй анхааралтай хандаараа хэрвээ одоо юу гэдэг
тата бус зүйл тий харилцаан дээр ингээд тийм мэдрэгдэх юм бол одоо тийм мэдрэгдвэл одоо шууд ингээд маргаал чингсэн биш гэсэн мэт гэхийн оронд ингээд тайван байдлаар тий учраа болохоо бодороо гэсэн байна. За ийм зөвлөгөө байна. За ямар ч гэсэн гарч байгаа карт энэ чигээр нь хэлж байгаа шүү. Үнэхээр таарахгүй бол өөр сонголтууд бас тий сонгож олно. Та магадгүй буруу юу сонгосон ч юм билүү тий. За тэгээд таарч ивэл энийг ингээд үзээрэй. За ингээд бүх карта тайлбар дуусчаад ингээд одоо юу танд одоо энэ сард сахиус нингэрээс илгээх мессеж. Дээд оршихугаас буюу дээд сахиус нингэрийн танд одоо энэ сард хэрэгтэй мессеж гэх юм бол энэ нөгөө юу байхгүй юу би өөрийнхөө одоо дотоод амар тайван байлгах тийм газар руугаа одоо буц хайж олоороо буцаараа гэдэг ийм карт байгаа. Тийм тэгэхээр зэрэг одоо энэ карт нь одоо таныг одоо амьдралын стресс, дотоод зөрчилтэй ямар нэгэн хүндрлийн дараа ингээд өөртөө төвлөрөөд тайван байхтай орон зай одоо хайгаад өөртөө эрч хүч нөхөхийг бол сануулж байгаа юм карт байна. Тэгэхээр зэрэг та одоо юу гэдэг өөрийн чинь тайван байлгадаг орон газар байр тий ганцаар байх ч юм уу тий би тэгээд өөрийнхөө эрч хүчийг тий нөхөөрөө гэсэн байна. Таныг тайван байлгадаг тий орон зай хэрэгтэй юм байна танд. Тэгээ энэ сард тий тэгж өөрийнхөө эрч хүчийг тий нөхөөрөө мөн өөрийнхөө одоо төвийг олсноор тий өөрийнхөө одоо төвийг олсноор ямар ч одоо хурцдмал одоо төвхтөө нөхцөлд ал та ингээд тэнцвэртэй байж ухаалаг шийдвэр гаргах тийм чадварчин тийм сэргэн шүү. Тийм ер нь аль таныг тайван байлгах тийм орон зай та өөртөө бий болгох хэрэгтэй байна. Тэгээд нэг жоон тайван бодох тий дотор ирччээ тийм нөхөнгөө. Тэгээд өөртөө одоо амрах тий зав гаргаж одоо дотоод хүчээ нөхөд юм зориулсан юм орон байр тий. Орон байр нь одоо таны сэтгэл зүрх, оюун ухаан, одоо бие махбодын чинь сэргээж, одоо амьдралд илүү одоо ихтгэлтэй, тайван тий одоо хандхад ч маш туслах юм байна. Тийм сахиус нингэрийн одоо мессеж гэх юм бол одоо таныг тайвшруулдаг тий тайван юм бодож төвлөрөхөд чинь хэрэгтэй тийм одоо орон зай өөртөө бий болгоорой гэж ахш байна. За англи хэлтэй хүмүүс нэг уншчихна зурснаа. За энэ бас сахиус нингэрийн мессеж байлаа. Энэ сард илгээх мессеж. За тэгчээд хамгийн сүүлд ингээд одоо өндөрлөх төхөөд картыг сонгосон дээ. Сонголтын картнаас танд хэрэгтэй мессеж авъя. Энэ хүн ямар нэгэн гинжлэл юунаас ингээд гарч эрхчлөлөг хайж байгаа юм битээ ийм карт байгаа. Тийм тэгэхээр зөв сонголтын картны танд хэрэгтэй энэ сард хэрэгтэй мессеж гэх юм бол ер нь ингээд гинжлүүлсэн хайг бодоод одоо сүүлийн үед олон юм ингээд одоо тань тохиолдсон байж магадгүй. Тэрнээс болоод та одоо таны сэтгэл зүрх чинь жоохон тийм бүрхэг тийм байж магадгүй юм аа. Тэгээд ер нь гэхдээ бол санаа зовлтгүй. Тийм санаа зовх хэрэггүй. Ер нь бол таны одоо зүрх сэтгэл одоо өөрийнхөө одоо цэвэр байдлыг ингэж буцааж ингэж олж байгаа юм байна. Тийм. Энэ дээр бол нэг янз бүр юм одоо боллоо ч гэсэн энэ бол муу юм биш. Яг үндэ бол та өөрийнхөө одоо зүрх сэтгэлийн одоо өөрийнхөө одоо цэвэр байдлыг эргээд олж байгаа шүү. Тийм. Яг одоо бол ашиг сонирхлоос ингээд хамаарахгүй тий. Та үнэхээр өсөж байгаа юм аа. Одоо тийм дагах, хийх тийм цаг болсон шүү гинэ. За нэг үгээр хэлэх юм бол одоо таны зүрх сэтгэл одоо нэлийн одоо бүрхэг жоохон онцгүй тийм бараан бай одоо тийм байж болно. Гэхдээ таны зүрх чинь одоо зүрх сэтгэл чинь ингээд цэвэр байдлаа ингээд сэргээж байгаа юм шүү гэж байна. За ямар ч гэсэн нэг өөрөөсөө нөхцөл байдал тохируулаад ингээд сонсож байгаа гэж бодож байна. Тийм ер нь бол яг тэ өөртөө үнэн чажтай үнэхээр одоо хөсөж байгаа тийм зүйлэл дагаараа гэсэн үг. Тийм. За ингээд
баг өөрөө ч ойлгохгүй шохон зүйл ярьчлаа уучлаарай. Тэгээ ямар ч сонсч байгаа хүмүүс нь өөрсдөө нөхцөлөө тохируулаад ингэж яг зөвөр ойлгоод явж байгаа гэж найдаж байна. За ингээд өндөрлөлийн А картыг сонгосон ингээд өндөрлөөд одоо үнэхээр одоо таарад таалагдсан бол одоо лайк тарха битэмартаараа мөн таалагдаад та намайг одоо дэмжих хүсэлтэй хүн байх юм бол эмоц дарвал би бол одоо маш их баярлална. Ийм цагаан барнууд авах гарсмаас тиймэр гэсэн. Тиймээс дараараа гэх юм бол одоо та намайг дэмжиж байгаа мó одоо та өөрийнхөө одоо эрх чөлөөтөө тий сайн энэ сард тий эрх чөлөөтөө сайн сайхан руу одоо тэмүүлээсээ одоо сайн зөвлөө одоо таны аж амьдрал чинь яваасаа гэж хүсээд одоо сайн сайхан руу тэмүүлж байгаа морь гэсэн тиймээс дараараа гэх юм бол нэгдүгээр картыг сонгосон бөгөөд намайг дэмжиж байгаа өөрийнхөө одоо сараа сайнаар бэлэгдэж байгаа гэсэн үг шүү. За ингээд өндөрлөе одоо энэ хүртэл үзсэн сонирхсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай. Бай бай. За ингээд одоо Б карт сонгосон нэр ихлэе. Одоо 11 сарын ерхий адил гэсэн нэр хийж байгаа. Ямар хөө одоо таны 11 сар ямар хөө сар болох вэ гэсэн. За энд ингээд итгсдэр тавьчих. За Б картыг сонгосон хүн бүх картуудын нэгэд үзье. Том. За ийм гол карт гарсан байна. За ингээд хамгийн ихний одоо энэ хоёр тий картаар болохоор зэрэг энэ 11 сард танд юу чухал болох вэ? Юу маш одоо чухал тий ирэх болох байл маш гоё карт гарсан байна. Их тайван байдал тий. Тэгээд одоо татгшаага өнгө их орох зүр сэтгэлээ янзлах ийм хоёр карт гарсан байна. Тэгэхээр зэрэг энэ картыг харах юм бол танд энэ одоо 11 сарын хувьд тий амьдралын одоо урсгалыг тий явцыг тий хүчлэх биш ингээд өөртөө итгэлтэйгээр тий одоо дагах тийм тэр зүйл их чухал болох тийм сар болж магадгүй одоо тийм одоо магадгүй тий юм тайван байдлаа гэж чухал болно гэж байгаа болохоор зэрэг өмнөх саруудын одоо ямар нэгэн одоо аж амьдралын дарамт үл ойлголцол айдас зөрчил зэрэг зүйлээс ингээд одоо энэ сард та ангижраад тэгээд одоо дотоод тэнцвэр амар амгаланга тий сэргээх нь тэмдэлэн чухал болж магадгүй байна. Тийм маш гоё карт нэ хос хүн. За тэгээд энэ картыг харах юм бол муу одоо яг энэ одоо тийм даянчтай адилхан тэ одоо чимээгүй хүн одоо дотроо одоо дотоод ертөнцөө тийм судлах тий тэр зүйл аягүй чухал болж магадгүй нөгөө би чи юу боллоо би чи яадаг лээ гэдэг ч юм өөрөө өөрийгөө тий одоо судлах тэр зүйл аягүй тий чухал болж магадгүй мэн ер нь ингээд тийм гадаад ертөнцийн чимээнээс ингээд төр холдоод яг ингээд юу тийм даянч шиг тий одоо гадаад ертөнцийн чимээнээс одоо төр холдоод дотоод гэрлээ асаах тий дотоод руугаа өнгөөх тий ер нь бол энэ 11 сард одоо нам гүм жоон байж чадах юм бол та одоо дараагийн алхамд тий хүч цуглуулах тийм одоо үе шүү тий одоо энэ сард нэлээ нам гүм байж тий өөрийнхөө эрч хүчийг ингээд цуглуулаараа ер нь аль гадагшаа бус татгшаа тий жоохон чиглэх тэр зүйл аягүй чухал аж магадгүй байна. За энэ дээр хараараа. За ингэж тавьчаад энэ сарын одоо уур амьсгалыг энэ 3 картаар батсмаа. Уур амьсгал энэ 11 сарын уур амьсгал гэсэн чинь тэнүүдээ боогоо тэгээд яг ингээд тэнцвэрлээд байгаа хгүй маш ингээд тэнцвэртэй болгож байгаа. Ямар нэгэн зүйлийг аягүй тийм тэнцвэртэй болгож магадгүй юм байна нэ. Ямар нэгэн тий яа нэг болчихлоо. Нөгөө тий одоо ямар нэгэн дэвжлэмэр цаад байна. Сарвар амьсгал гэх юм бол ямар нэгэн зүйлийг маш одоо нэг нь хит ингээд одоо доошлцсон ямар нэгэн зүйл тэнцвэрээ алдсан байсан бол тэр юмны тэнцвэрийг нэлээд
олох тийм уур амьсгал байна. Тийм тэгэхээр зэрэг энэ сард контракт энэ сард болохоор зэрэг тийм ямар нэгэн зүйлийг те одоо тэнцэржүүлэх тийм тэнцрээ барих ажиглах те өөрийнхөө одоо гадна тал биш ингээд дотоод ингээд нүдэ боцмооц тийм яг түрүүний шиг яг дотоод ухаанаараа те ажиглах тэр зүйл авь тийм нэг тэнцрээ барих сар юм байна. Ямар нэг идэвхтэй алхам биш ингээд нэг тэнцэр ажиглалтын сар ч юм шиг тийм ажиглаад аваз ингээд одоо дотоод яваараа за яах нь гэлтэй. Тийм тэгэхээр зэрэг энэ сарын уур амьсгал болохоор зэрэг одоо тэнцэр ба ажиглалтын сар гэж хэлж болох юм байна. Тийм ямар нэг идэвхтэй алхам хийхгүй те. За нэг иймэрхүү уур амьсгал байна. Тэгчээд энэ хоёр картыг харах юм бол тийм энэ эмэгтэй бас ингээд суудсан яах юм бол гэл яг ингээд харж байгаа юм шиг те. Ийм картын тэгэхээр энэ чинь энэ сарын уур амьсгал гэх юм бол ямар нэгэн эргэлттэй ч юм уу төрдөг башин шиг те төрөлсөн замын дунд ч юм уу тийм нэг тийм замын дунд бол өөрийнхөө одоо итгэлийг алдахгүй байх тийм уур амьсгал байна. Тийм нэг тийм юм ингээд төрөл дөнтөөч юм шиг тийм байгаа ч гэсэн ингээд та нэлээд зогсолттой амралттай амьсгаа авах тийм нэг уур амьсгал байгаад байгаа байхгүй. Хичнээн юм ингээд жоохон төрөлттэй юм байгаа ч гэсэн энэ юм байна. Хичнээн ингээд та ингээд одоо ямар нэг юм ойлгомжгүй төрөл дөнтөө тийм байгаа ч гэсэн энэ сард тэр зүйл нэлээд гайг болох юм байна. Тэр зүйл дээр одоо тэр зүйл дээр тийм одоо ойлгомжтой ингээд холбогдохгүй байсан юм ингээд холбогдох юм байна л да. Одоо учраа олно гэж хэлэхгүй ингээд холбоос үлбэ бат бөх болох ер нь аль доктортой азийн сар одоо гэсэн юм гартахгүй юу тий. Ямар нэгэн зүйл бат бөх холбоо тий холбоо нэг бат бөх болоод ингээд тэг азийн сар байх магадлал өндөр гэсэн юм утгаар гарчаа. Тэгээд нэг тийм төрөл дөнтөө ойлгомжгүй байсан зүйл чи ингээд холбогдоод тий бат бэх болоод нэг тийм уур амьсгал байна. За ингэж талын ямар ч гэсэн. За тэгээд шууд ажил үйлс рүү орё гэж бодож байна. За уур амьсгалыг нэлчлээ. Одоо юу чухал болох тий юун дээр анхаарах юу чухал болохыг нэлчлээ. Уур амьсгалын энерги уур амьсгалыг нэлчлээ. За тэгээд одоо энэ 11 сарын ажил үйлс дээр ийм карт гарсан. Тэгэхээр зэрэг ажил үйлс дээр ийм карт гарна гэдэг чинь ер нь бол ямар нэгэн одоо ажил үйлс дээр тий ажлын дарамт ч юм уу хэд их ачаалал ч юм уу нэг тийм ачаа хөнгөрөх ажлын дарамт хэд ачаалаа саллах нэг тийм ямар нэгэн зүйлээс ингээд суллагдах. Заашлаар энэ манай гэр замтай ойрхон байдаг болохоор нэлээ тийм машины дуу нэлээ чанга сонсогдож магадгүй. За тэгээд ажлын дарамт хэд ачаалаас салах ямар нэгэн зүйлээс ингээд гой суллагдаад тий нэг иймэрхүү уур амьсгал байна. Тэгээд энэ карт гарах юм бол ажлын үйлс дээр одоо энэ сард болохоор зэрэг ажлын ямар нэгэн одоо ажлын сорилт, саад бэрхшээл тийм байсан ч гэсэн та нэлийн одоо тайван бодлоготойгоор даван гарах тийм нэг одоо уур амьсгал байна. Маш их толгой ажиллалаа заац ингээд ч юм гэдэг ч юм те. Ажил үйлс дээр ямар нэгэн саад бэрхшээл байсан ч гэсэн та одоо маш одоо сайн тарих толгой арлуулах те тайван бодлоготойгоор бүр ингэж даван тийм нэг уур амьсгал байна. Тийм бас нэг нэлийн хүнд ачаанаас салгах юм шиг те. Энэ картын. За тэгээд энэ картын харах юм бол ажил үйлс дээр зөвлөгөөдөр энэ карт гарсан байгаа. Идэвхжүүлж авахгүй нэг юм аа те дотроо
Тийм утгатай юм картын. Тэгэхээр зэрэг ажил дэстер зөвлөгөөлөх та ингээд ажилдаа одоо хит автчихсан бол одоо энэ сард одоо ажилдаа яг ажлаа хийлдэг. Тэгээ ажлаа хит бүр ингээд автахгүйгээр сэтгэлээ тий амрааж тий ер нь бол тий өөрийнхөө тарих толгоо идэвхжүүлээр одоо тий бүтээж байдал эсвэл одоо юу гэдэг арай өөр зүйл дээр тий бүтээж байдал харилцаандаа ч юм уу тий анхаарах нь илүү тий ажил өслөөш амжилт гаргахад тий нөлөөлөх шигсэн байна. Тий одоо энэ сар та нэлээд ажил өстэй хит автахгүйгээр сэтгэлээ амрааж өөр юмд тий анхаарлаа хандуулах тий харилцаанд ч юм уу тий. Тэгэх юм бол амжилт гаргахад аюул тохиомтой шүү. Тарих толгоо амрааж одоо идэвхжүүлээрэй гэж аач юм шиг тий. Тэгээд за тийчээд мөнгө санхүү рүү оръё. Мөнгө санхүү дээр ямар өөр амьсгал байна. Хэвээ маш гоё карт гарсан байна. Мөнгө санхүү дээр болохоор зэрэг тий зоос бүр харан дээр ингэ барьсан юм шиг. Ямар нэг мөнгө орж ирэх юм байна. Энэ сард мөнгө санхүү дээр ямар ч гэсэн гартаа одоо ямар нэг одоо бодиттой ашиг бол байна. За жишээ нь орлого нэмэгдэх, бонус, шагнал авах, эсвэл юу ажиллах вэ? Эсвэл одоо гинтийн орлого тий гэх мэт. Тийм маш таажгүй мөнгө санхүү дээр бол тэ ямар ч гэсэн мөнгөтэй байна. Мөнгө санхүүгийн дээр нэг тийм бонус, шагнал ч юм уу, гинтийн орлого ч юм уу эсвэл ямар ч гэсэн мөнгө орлого нэмэгдэнэ гэсэн байна. За мөнгө санхүү дээр. Тэгэд энэ картыг харах юм бол мөнгө санхүү дээр болохоор зэрэг тэнцвэрийн карт буруу арс гарна гэдэг чинь ер нь бол ямар нэгэн санхүүгийн дарамт ч юм уу, үр зээл ч юм уу, эсвэл үр зээл биш магт нэг тийм дарамт ч юм уу хамаарлаас чөлөөлөгдөх. Тийм энэ сард та тэр мөнгөө нэлээ одоо ухаалгаар хянах тий. Ер нь бол мөнгө санхүү дээр одоо өөрийнхөө дотоод эрх чөлөөг сэргийг сар гэх юм уу тий. За тийм байна. Тэгчээ мөнгө санхүү дээр танд зөвлөгөө мөнгө санхүү дээр танд зөвлөгөө гэх юм бол ер нь аль бизнес мөнгөний асуудал дээр одоо зөвхөн хэрвээ бизнес хийдэг ч юм уу тийм хүн байх юм бол мөнгөний асуудал дээр зөвхөн өөртөө ашигтайгаар биш тий хоёр талд хоёуланд нь ашигтай байдлаар ингээд хандаараа энэ зөвлөгөө тий хандаараа ер нь аль эвтэй зөөлөн харилцаж тий одоо цаад харилцагч таа ч юм уу тий цаад талтай эвтэй зөөлөн харилцаж ингэж чадах юм бол энэ сард одоо орлого нэмэгдэж тий итгэлцэл өсөж урт хугацаанд тийм доктортой тийм амжилттай байж чадна шүү гэсэн ийм мөнгө санхүү дээр энэ зөвлөгөө байна. За тэгээд тэгчээд шууд одоо хайр сэтгэл хосын харилцаа буюу одоо хайр сэтгэлийн харилцаан дээр энэ сард ямар одоо төлөв байдал байна гэдгийг харъя. Тэгээд хайр сэтгэл хамаагүй гэсэн хүмүүсийн хувийн хооронд харилцаан дээр одоо үзэж олно шүү. За ямар ч байсан одоо хосын харилцаа буюу хайр сэтгэлийн харилцаан дээр болохоор зэрэг харилцаанд одоо юу гэдэг сэтгэл санааны дарамт тий ядаргаач юм уу гомдол ганцаардал мэдрэгдэх тий иймэрхүү зүйл ингээ байсан бол одоо байгаа бол ч юм уу тий эсвэл өмнөх сард байсан бол тий иймэрхүү зүйл нэг хэсэг жоохон байж итэл энэ сард жоохон ингээд тийм харилцаа нэлийн ядруу тий байж л энэ сард болохоор зэрэг тэр өөрчлөгдөх юм байна. Энэ сар тэр зүйл одоо хуучин зөрчилтэй буруу ойлголт, үйл ойлголцол ч юм уу ер нь ингээд жоохон юм ядруу юм хэцүү нэг тийм ядаргаатай юм харилцаа дарамттай ч юм шиг тийм харилцаа бол өөрчлөгдөх юм байна, өөрчлөгдөнө. Тий одоо хуучин зөрчил буруу ойлголт одоо үйл ойлголцол бол ингэж хөлийн катаас тэгэхээр тэр зүйл ингээд байхгүй болоод алуу болоод өөрчлөгдөнө. Оронд нь илүү одоо бодит илүү бодиттой харилцаа илүү сэтгэлээр холбоотой харилцаа бий болгох юм. Ямар ч гэсэн ийм байдал бол байхгүй бол илүү сайнэр өөрчлөгдөнө хувирна гэсэн байна. Тий. Яг юу яж магадгүй одоо асуудын сэргэлт те эсвэл хайртай хүмүүсийн оронд те
одоо сэргэлт, шин итгэлцлэл илүү одоо чин сэтгэлтэй холбоотой тийм холбоор бол орж магадгүй. Ямар ч байсан өмнөх ямар нэгэн зүйл байдлыг те ингээд орхиод шинэ эрүүл харилцаа үүсгэх. За ийм гоё карт гарсан. Ямар ч байсан ингээд иймэрхүү онцгой байдлаар байгаад байхгүй. Ямар ч хувьслал өөрчлөгдөнө, сайн тал руу өөрчлөгдөнө. Тэ шинэ итгэлцлэл юм шиг. Шинэ эрүүл харилцаа үүсгэх. Ийм карт байна. За тэгээд энэ картн дээр одоо мессеж авсан маа. Тэгсэн чинь нэг юмнаас нэг юм руу хараагаад ингээд өөрчлөгддөг тий байж байгаа юм карт байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг энэний мессеж нөхөр одоо та зөвлөгөө гэж хэлэх юм да. Одоо хэрвээ одоо хитрхийг одоо нэг хүний хойноос ч юм уу тий хүн хоорондын харилцаан дээр хитрхийг ингээ хөөцөлдөж байгаа бол нэг алхам ухраад тий орон зай үгээ өөртөө одоо тэр хүнд ч юм өөртөө ч юм уу тий энэ бол одоо тийм таныг илүү үн цэнтэй одоо хүн болгоно шүү гэсэн байна. За танд хайр сэтгэл болон хооронд харилцаан дээр юм зөвлөгөө байна. Хитрхийх ингээд те хөөцөлж исэн бол одоо ингээд нэг алхам ухраад ингээд болоод те жоохон сул орон зай өгөө. Энэ одоо таныг илүү үн цэнтэй болгох юм байна. За тэгээ бас нэг хайр сэтгэл болон хооронд харилцаан дээр канжо сэтгэл хөдлөл гэсэн карт байна. Тэгэхээр энэ цэцэг байгаа болохоор сайн тарлуу сэтгэл хөдлөлч юм шиг те. Ер нь бол сэтгэл хөдлөл ер нь бол хүний юу сэтгэл хөдлөж байна гэдэг чинь нэг юмыг ойлгуулах гэдэг гэсэн үг байхгүй. Одоо сэтгэл хөдлөл бол багшмаа гэсэн. Одоо та нэг юм амар уур хүрээд байна, нэг юм амар гомдоод байна, нэг юм баярлаад байна, нэг юмд одоо яагаад шантраад байна гэдэг ч юм уу. Нэг тийм уур хүрээд байна гэдэг ч юм уу. Доглоод байна гэдэг ч юм уу. Иймэрхүү зүйл төрж байгаа бол тэр чинь танд нэг юм ингэ сануулад байгаа гэсэн үг байхгүй. Одоо санаасан те. Тэгэхээр зэрэг ер нь уур гомдол уйтгар гэх мэт одоо сөрөг мэдрэмж бүр одоо танд ямар нэгэн зүйлийг те ойлгуулах гэж ирдэг тийм одоо дохио шүү. Тэгээд та тэр одоо өөрийнхөө дотроос ч гарч ирээд тэр сэтгэл хөдлөлийг одоо дарахын оронд одоо анзаараад тий утгыг нь бол ойлгоорой. Одоо өөр хүрээдээ ил тэр хүнийг очиод уурлаад хэрүүлүүдөө цохиод зоод гэсэн үг биш шүү дээ. Уур хурж бол яагаад би уур хүрэх болов? Би яагаад яг таны санснаар ч болохгүй болохоор уур хүрдаа шүү дээ. Тэгэхээр миний яг боцноор болохгүй болохоор би уур хүрдэм. Цаана ямар юу вэ те? Би энэ хүнээс ингээ хайр тийм ихэд ингээд те санснаар болохгүй болохоор уур хүрдэ нөө яагаад гэдэг ч юм уу те. Энэ мэтчлээ одоо хүмүүс ингээд одоо сэтгэл хөдлөлийг сайн муу гэж янз бүрээр ярьдаг те. Сэтгэл хөдлөл бол бодит юу байхгүй юу? Одоо тань дохио гэсэн үг байхгүй юу? Танд энэ дотор чи юм болоод байна шүү гэд. Тэрийг сайн тийш нь зөв одоо буруу тийш нь ингэж явуул юу яах нь бол одоо таны л одоо ухамсарын хэрэг гэсэн үг байхгүй юу? Уур хүрээдэл очиад зад гэсэн үг бол биш одоо юу гэдэг гомдоод ах юм бол улам гомдоод ингээд сантраад ингээд гэсэн үг биш. За би яг өнгөгээд энийг цаад шалтгаан юу би энэ хүнээс юу хүсээд яг үнэндээ те хайр хүсээд ингээд энэ үсгүй одоо яагаад энэ тийм цаад өөрийнхөө учрыг олно гэсэн үг байхгүй. За ямар ч гэсэн ийм зөвлөгөө байна. За тэгчээд танд энэ сард одоо зэхүүс нэгэн мессеж. За ингээд тавьчих. За энэ сард за энэ 11 сард хэрэгтэй танд хэлэх сахиус нэгрийн мессеж лидер удирдагч гэж тийм. Тэгэхээр зэрэг та өөрийгөө одоо ингээл би удирдагч биш хүн гэдэг те хүний ингээд юу яаж чадахгүй гэдэг нь би энэ ерөөсөө хангалттай биш мэж гэл тэгж та бодчихж магадгүй. Гэхдээ энэ карт болохоор зэрэг одоо танд те өөртөө ихтэй бай. Одоо та айл хэдийн одоо одоо ямар нэгэн зүйлэндээ удирдагчийн одоо лидерийн те юмыг ингэж те авч явах те тийм одоо тийм чанарыг бол тийм удирдагчийн чанарыг бол тийм та өөртөө агуулдаг тийм хүн шүү гэж хэлж байгаа юм байна. Тэгээд бол ер нь бол удирдагч лидер байна гэдэг бол те одоо бусдаас дээгүүр байх гэсэн үг биш ээ. Харин зөөлөн сэтгэлтэй одоо
зөв ухаалгаар те дотроо ингээд галт өлтөө ингээд хий гэсэндээ одоо галт өлтөө гөр одоо тийм бусдыг бол тийм замчлах гэсэн үг шүү гэмээр. За танд дэлгээс ахвсан тэнгэр юм мессеж юм байлаа. Зайлшгүй хүмүүсний ингээд уншиж байна биз. За тэгээд ингээд өндөрлөгт хөөд одоо хамгийн сүүлийн таны сонголтын картаас танд энэ сард хэрэгтэй мессеж авъя гэж бодож байна. Маш гоё тий. Жамын жамаараа гэж юм шиг юм гоё карт байна. Тэгээд одоо сонголтын картны танд илгээх мессеж гэх юм бол ер нь бол ингээд нөгөө ус чинь ингээд нэг газар ингээд тогтоол нуур шиг ингээд байгаад байдаг үстэй. Гол чинь ингээд урсаал явчихдаг одоо бүх юм тий. Тэгэхээр зэрэг ер нь бол тийм юм бол тэ нэг газараа ингээд зогсоод байгаад байдгүй энэ орчлын ертөнцийн төв дандаа л эргэжээдэг, дандаа л өөрчлөгдөж идэг, дандаа л яаж идэг тий. Тэгэхээр одоо амьдрал бол тэ үргэлж ингээ өөрчлөгдөж урсаж ийн гос урсаж байдаг шүү. Тэгээд одоо тэр амьдралын тэр өөрчлөлтөнд одоо итгээд ингээд юм өөрчлөгдөл таас өөрчлөгдөл ингээд яваараа гэсэн байна. Тийм юмыг хүчээр тийм байх гэж тийм битээ оролдороо тийм. Тийм болохгүй бол тэгэл яг болохгүй чигээр нь хүлээж аваад тэгэл явах юм байна л да. Тийм юмыг бол хүчээр тийм битээ барих гэж бөө оролдороо харин одоо тийм тайвшраад тий одоо энэ хүн шиг аяг тавин бааз тий харин одоо тайвшраад болж байгаа нь хүлээж аваад одоо байгалийн замаар нь одоо бүхнийг одоо өрнүүлээд ингээд даатгаад тийм орхиороо гэсэн иймэрхүү мессеж танд өгч байгаа юм шиг санагдаж байна. За ингээд одоо Б картыг сонгосон нэмэрийг ингээд өндөрлөе. Үнэхээр одоо таны нөхцөл байдал таарад тий таалагдсан бол одоо намайг дэмжиж эмоц дарах юм бол би бол маш их баярлалаа. Эмоц нь болохоор зэрэг энэ хүн аяг гарсанаас нэлээд тайван гоё сар болгоч юм шиг тий. Тайван байдлыг чухал болох сар болохоор зэрэг одоо тэрийг бэлэгдээд тий юмсыг одоо тийм болж байгаагаар нь хүлээж аваад та өөрөө маш тайван сайхан сар болоосоо гэж бэлэгдээд хүн тий одоо нуурандаа байгаа хүн амгалан гэдэг нэг тийм үг гэдэг. Тийм тэрэн шиг хүн гэдэг юу дараараа тэгэх юм бол та намайг дэмжиж байгаа ам өөрийнхөө одоо сарыг сайнэр тий маш одоо тийм тайван сайхан тий сар болоосоо гэж одоо бэлэгдээд хүн гэсэн эмоц дараараа тэгэх юм бол Б картыг сонгосон бөгөөд намайг дэмжиж өөрийгөө дэмжиж гэж тий тийм бод шүү. Энэ сая орж ирлээ юу юм бэ? Нуур амгалан бол одоо нуус амгалан гэдэг тийм тий. Яахан гэдэг юмас дараараа намайг дэмжмээр амс ах юм бол тийм бол одоо таны 11 сард гэсэн маш тайван дэлгүүн сайхан өнгөрнө гэсэн. За ингээд өндөрлөлийн одоо энэ үртэл үзсэн сонирхсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай. Бай бай. За ингээд энэ карт гэхдээ В карт сонгосон нэмэр хийхлээ. За энд ингээд тавьчих. Одоо 11 сарын ерөнхий байдал тийм ямархуу явцлаас харуулах гэсэн утгатай мэрэг хийж байгаа. За ингээд бүх картуудаа B картын картыг сонгосон хүний бүх картуудыг нэгэд зээ. За ямархуу гой карт гарсан байна. За ингээд эхний энэ хоёр картаар болохоор зэрэг энэ сард 11 сард таны хувьд юу их чухал болох вэ гэдэг дээр татсан баа. Тэгэхээр зэрэг талархал гэж байна. Талархал энэ айгүй олон шоу бааз. Энэ эмэгтэйг айгүй олон шоу ингээд тойрцсон. Хүрээлцээ айгүй найрсаг харилцаатай. Тим карт байна. Тэгээд энэ сард танд юу чухал болох вэ гэхээр ер нь бол одоо танд өөрт чинь те та энэ эмэгтэй байлаа гэхэд та өөрт чинь ирж байгаа те энэ олон талархлыг одоо хүлээн авч авах те үүнд бол нийлээ одоо нэрлэх хэрэггүй те
хүмүүсээс ирж байгаа талархал одоо тийм найрсаг байдлыг тийм нэрлэхгүй хүлээж аваараа тийм тэр зүйл аягүй чухал аж магадгүй юм байна. Мөн бас нэг өөр талаар тайлах юм бол одоо бусдад тийм танд хүмүүс талархал илэрхийлдэг ч юм уу, янз бүр юу яасан бол үйлчлэг авдаг ч юм уу гэсэн бол та бусдад илэрхийлэх, талархал илэрхийлэхтэй айгуу гоё энгийн үг, инээмсэглэл, илдэг үйлдэл тийм байхад хангалттай гинэ. Бусдад талархал илэрхийлэх. Заавал ингээл юм өгөөл үүд ингээл тийм зовхгүйгээр энгийн сайхан үг баярлаа гэдэг ч юм уу инээмсэглэл, илдэг үйлдэл аюу хангалттай шүү. Тийм өөрт ирж байгаа талархлыг энэ сард нэлийн хүлээн авах тэрний үйлдэлт нь та энгийн үг одоо инээмсэглэл илдэг үйлдэл ч юм уу тэр аягүй хангалттай шүү. Тэр зүйл аягүй чухал болж магадгүй юм байна. Тэгээд ер нь бол тий өдөр тутмын амьдралд бол тий өөрийнхөө одоо тий энергийн урсгалыг ингээд одоо ажиглаад тий өөрийнхөө сэтгэлд бол баяр баясгаланг тийм баяр баясгалан талархлыг айгу тий нэмэгдүүлэх нь айгу чухал болох юм байна. Одоо энэ сард заамарсан тэгж хэлээ. За тэгчээд бас одоо нэмэлт мэдээлэлээр энэ картыг авсан маа. Нэг юм даймар ингээд хүчтэй татагдаад байгаа байхгүй юу? Тийм тэгэхээр зэрэг та энэ 11 сард ямар нэгэн зүйлд ингээд хүчтэй шонод дурлаж магадгүй юм байна. Энэ хайр дурлал дээр ч хилжиж магадгүй эсвэл тийм миний бодлоор болохоор зэрэг ер нь бол ингээд цаанаасаа л нэг юмд аяух татагдаад байж магадгүй юм байна. Одоо жишээ нь ганцхан одоо хөөрөнд харилцаа хайртал гэлтгүүгээр ажилдаа одоо улаарах тийм автах одоо өөрийнхөө дуртай хоббидоо тэгээ дурлах автах тиймэрхүү зүйл ээж магадгүй юм байна. Одоо энэ сард тэгэхээр зэрэг та өөрийн одоо зүрх сэтгэл тийм мэдрэмжэндээ нэлээ тийм итгэх нь аягүй чухал болох юм байна. За ийм хоёр энэ сарын одоо юу чухал болох вэ гэдэг энэ хоёр гарсан. За тэгээд энэ сарын одоо өөр амьсгал дээр энэ 3 картыг татсан маа. Тэгээ өөр амьсгал дээр энэ ямар хоор амьсгалтай сар болох вэ гэхээр зэрэг ер нь бол энэ сар бол та өөрийн одоо үнцэн айгүй их гоё эмхтэй байгаа зөөргөө айгүй ингээд гоё ч яасан тийм. Тэгэхээр зэрэг та өөрийн одоо үнцэн муу одоо санхүүгийн одоо ухаалаг байдал гаргах тийм нэг уур амьсгал байна. Та өөрөө айгүй яг зөв зүйтэйгээр үнэлж цэнгэл өөрийнхөө үнцнийг мэдээд тэрэн дээр нь нэлээд санхүүгийн ухаалаг тийм үйлдэл гаргах ийм сар юм шиг санагдаж байна. Одоо жишээ нь та өөрийн хөдөлмөр чадвараа өөрийн хөдөлмөр чадвар ямар нэгэн зүйлээ одоо бодитоор үнэлээд тэгэх юм бол тэр бодитоор үнэлж чадах юм бол одоо амжилт дэмжлэг тогтвортой байдал ингээд танд ирнэ гэдэг юм гартахгүй. Тэгэхээр уур амьсгалтаар гарч байгаа болохоор зэрэг тийм та магадгүй энэ сард одоо өөрийгөө үнэлэх үнэлэмж чинь өндөр хөдөлмөр чадвараа бодитоор үнэлээд тэгээд нэлээ тийм мөнгө санхүүгийн тал дээр тогтвортой тийм дэмжлэгтэй байдал байх ийм уур амьсгал байна. За тэгээд энэ хоёр картаас уур амьсгалтай татсан байна. Яг хайр сэтгэл дээр болохоор зэрэг улам бие биелүүгээ дөхөх, улам бие биенээ одоо зүрх сэтгэлсээ хайрлах ийм зүйл ээж болох ийм уур амьсгал мөн одоо миний бодлоор ажилдаа ингээд шин сэтгэлээсээ дурлах юм шиг тийм энэ болохоо зөвөр ажиллаа ингээл амжуулах биш та хийж байгаа зүйлд энэ 11 сард одоо хүнд ч юм уу эсвэл ажил үйлстэй бүр ингээд сэтгэлээ шингээгээд дуртайгаар хийх бүр энэ 11 сар та ямар нэгэн зүйлд чин сэтгэлээ зориулах тийм нэг уур амьсгал бол байна. Тэгчээд энэ картыг одоо харах юм бол
Тийм ер нь ал таны одоо энэ 11 сард танилын хүрээ нэлийн тэлж магадгүй юм байна. Танилын хүрээ те олон хүнтэй танил болдог ч юм. Танилын хүрээ таны ер нь те хүрээ нэлийн тэлэхтэй. Танилын хүрээ тэлэх үе те ирж гэнэ гэсэн юм карта. Тэгэхээр танилын хүрээ тэлэх ялангуяа одоо хүн хоорондын харилцаан дээр болоход тийм эерэг өөрчлөлтүүд гарах те. Таны хүсэж байгаа одоо мөрөөдөл тань одоо ойр тойрны хүмүүсийн те дэмжлэгээр биелэх юм шиг. Ер нь ингээл хүмүүстэй харилцах одоо энерги одоо сайжраад ингээ дэмжлэг эрэхтэй. Тийм гоё уур амьсгал бол байна энэ 11 сард. За тэгчээд за ингэж талчаад одоо шууд юу үзье гэж бодож байна. Ингээд тавьчих. Ажил үйлс. За тах гэсэн. За ажил үйлс. Ажил үйлс дээр ийм карт гарсан маа. Ажил үйлс. Ажил үйлс дээр болохоор зэрэг ер нь ал маш их толгой тархи ажиллах тийм юм байна. Тэгэхээр зэрэг ажил үйлс дээр та ажил үйлстэй ямар ч аргаар хамаагүй зорилгодоо одоо тий яг ингэнэ гэлтэй. Би яг ингэх бол ингэнэ гэсэн ямар ч аргаар хамаагүйчлаар нэг тийм зорилгодоо тий хүрэх хүсэл аюух нэлээ илэрч байна. Тийм ийм одоо уур амьсгал байна ажил үйлс дээр. Ямар ч хамаагүй аргаараа тий ажил үйлсээ тий одоо бүтээх тий. За яг сэлэмнүүд гараад байгаа болохоор зэрэг ер нь бол ухаанаа уралдуулах одоо энэ сард тий танд энэ сард нэлээ тий мэдлэг чадвар нэлээ ялангуяа мэдлэг тий хэрэгтэй болж магадгүй юм байна. Та нэлээ одоо тий ухаанаа уралдуулах ямар ч аргаар хамаагүй тий сарсандаа хүрхийг ингээд тийм зүйл хийх тий тийм сар байна. Тэгээд энэ картыг ингээд харах юм бол одоо энэ сар таны ажлын талбарт өөрийн одоо хүч чадал шийдэмгий байдал тий энэ сард хамуун таны одоо амбиц аягүй тодор тий илэрч магадгүй юм байна энэ 11 сард та өөрийн гараар тий ингээд амжилт ирээдүгээ ингээд бүр бүтээх ирмэлцэл дүүрэн тий за ямар ч байсан ажил дээр бол үнэхээр та бүр ингээд бүх юугаа зориулж магадгүй гэж бодож байна. Өөрийн хүч чадал шийдэмгий байдал ингээл ажил дээр чи ингээд аяг хүчтэй амбиц гарч нөгөө би ийм л хүн байх хэрэгтэй би ийм байх хэрэгтэй гэдэг ч юм уу тий. Замар ч ямар ч аргаар хамаагүй өөрийнхөө хүссэн зорилтыг биелүүлэхийг хүсэх. Ажил дээр маш их одоо амбицтай шийдэмгий өөрийнхөө гараар заавал бүтээх гэсэн бүр ингээд одоо ирмэлцэл маш дүүрэн байна. За тэгээд ажил үйлс дээр одоо энэ сар зөвлөгөө гэх юм бол студент сурах гэнэ оюутан гэнэ юу зөвлөгөө нь болохоор зэрэг ер нь л одоо ажил үйлс айгу тийм ухаалгаар айгу зохицуулаараа ялангуяа одоо мөнгөө ч юм уу тий ер нь ингээд ажил дээр та өөрөө тий юмаа олж суралцах ч юм уу эсвэл мэрэгжлийн хүнээс зөвлөгөө авах ч юм уу тиймэрхүү зүйл байж болох юм ажил дээр. Ямар ч ясан ажил дээр айгүйх тийм сурах, судлах тийм судлах одоо хайх судалгаа их хайж олох тийм зүйл аяах биш шүү гэсэн байна. За тэгээд танд одоо энэний дараа санхүү дээр орлого. За энэ 11 сард орлого болохоор зэрэг тийм та яг энэ картыг харах юм бол та орлого бүр ингээл ашиг машиг хөөцөлдөхөөсөө илүү бүр ингээд нэг тийм бодиттой хэрэгжих боломж өндөртэй зүйл дээр нэлээд төвлөрч магадгүй юм байна. Тийм. Та бүр айгүй ашиг хөөцөлтөөл бүр ингээл мөнгө хөөцөлтөөл энэ сард нэгтгэхгүй бүр тийм одоо үнэхээр яг хийх ёстой зүйлээ хийх юм бол мөнгө орж ирэхийг цаагаасаа мэдж байгаа. Тийм болохоор зэрэг ашигаас илүүтэй бодиттой хэрэгжих боломж өндөртэй зүйл дээр нэлээ. Тийм.
хийж бүтээх зүйл дээр нэлийн төвлөрнө гэсэн үг. Тэгээд энэ карт харах юм бол одоо энэ 11 сард болохоор зэрэг бас юу байна? Пэйж гэдэг чинь ер нь бол таны орлого бол байна. Орлого бол тий шууд гинт амир ингээл өсөөлөн гэхгүй баг өснө гин орлого ингээл тий одоо багаар мөнгө орж ирдэг ч юм уу тий одоо гинт их хэмжээгээр мөнгө орж ирэх байх нь шүү дээ. Багаар өдөр гэдэг ч юм уу тий багаар бол орлого ч өснөө. Тэгээ энэ сард бол нэлийн доктортой байна. Тий та тэгээд ер нь бол итгэлтэйгээр ухаалгаар хохирлгүйгээр тий одоо боломжийг одоо алдахгүй тий ажиллаж орлогоо тий багаар өсгөнө айгу доктортой байна. Ер нь сайн байна гэсэн үг. За мөнгө санхүү дээр юм байла. Тэгээд мөнгө санхүү дээр зөвлөгөө гэх юм бол баахан мөнгө энэ. Зөвлөгөө болохоор зэрэг тийм ягаад ч юм өөрийгөө энэ сард шагнуул зүгээр гэсэн байна. Би чи овоолоо орлого бас гайгүй л штэ гэдэг ч юм те. Тэг өөрийгөө шагнаж урамшуулах нь айгүй зүгээр юм байна. Тийм өөртөө тийм баг зэргийн хүссэн зүйлээ авч өгч юм уу те. Ямар ч байсан өөрийгөө шагнаараа тийм гэсэн байна. За орлого дээр тэгэх юм бол илүү татаа сүнс чинь баярлаад те бас илүү орлого санхүү дээр сайн тийш нэргүүлэх юм болоо ямар ч сан өөрийгөө тэг шагнаараа айгүй сайн байсан да тийм. За тэгчээд хоорондын харилцаа буюу хайр сэтгэлийн харилцаа, хосын харилцаан дээр тийм одоо хайр сэтгэлийн харилцаа одоо хамаагүй гэсэн хүмүүс байх юм бол одоо хоорондын харилцаан дээр үзэж болно шүү. Гэхдээ би ямар ч байсан одоо хосын харилцаа, хайр сэтгэлийн харилцаан дээр тийм ярих гэж бодож байна. Тэр нь бол тунд ажгүй хосын харилцаа, хайр сэтгэлийн харилцаа бол энэ сард одоо энэ сард та хоёр одоо хостойгоо ч юм уу хайртай хүнтэй ч юм хайр сэтгэлийн харилцаатай хүнтэйгээ одоо ирээдүгээ төлөвлөж те нэг тийм хоёлаа ингэ шүү тийм шүү юм шүү гэд одоо ирээдүглөөгөө хандсан тийм бол айгуу тийм романтик харилцаа бол байна. Тийм хоёлаа цаашдаа ингэ шүү гэсэн юм төлөвлөөл төсөөлөл тий. Тэгээ харилцаа ер нь тунд ажгүй гэж бодож байна. Тийм хамтдаа ингээд тий ирээдүгээ харж байгаа ийм төлөв байна. Тэгээд энэ картыг харах юм бол тэг ер нь бол энэ сард биенийхээ сайхныг, сайныг тий дахин нэг олж харж магадгүй одоо дахин биендээ дурж магадгүй юм байна. Нэг хэсэг нэг юм болцсон байсан бол тий одоо харилцаа чинь дахин биенийхээ сайхныг олж харах, дахин дурлах ч юм уу тий. Тиймэрхүү үйл явдал болж магадгүй юм байна. Тийм. Тэгээд хайр сэтгэлийн харилцаан дээр одоо танд хэрэгтэй мессеж гэсэн чинь энэ карт хайрд маш их гараад байгаа юм. Нөгөө хуучин хуурцэг тий. Нэг юм ингээл тавтаад байгаа юм шиг зтэй гэдэг юм утгатай карт тахгүй. Тэгэхээр зэрэг тий ер нь аль танд энэ сард хайр сэтгэлийн харилцаа буюу хоорондын харилцаан дээр зөвлөгөө гэх юм бол хуучин одоо пенстэй кассет шиг тий энэ кассет аазтай одоо кассет нэг анзаараа одоо нэг юм бити одоо тавта шин санаа одоо хайр сэтгэл ч мөнхөн хоорондын харилцаан дээр тий шин санаа шин арга тийм байрлаар ингэж тий биендээ хандж байгаараа гэсэн ийм зөвлөгөө авах шиг байна. За тэгээд тийм дахиад нэг ийм одоо зөвлөгөө хайр сэтгэлийн харилцаан дээр энэ төвчээр гэдэг гардахгүй юу? Тийм тэгэхээр хоорондын харилцаа буюу хайр сэтгэлийн харилцаан дээр энэ сар зөвлөгөө гэх юм бол төвчээр гарсан байна. Тэгэхээр ер нь бол яаралгүй төвчээртэй тий хоорондын харилцаан дээр хандаж одоо бусдыг ойлгож ингээд цаг хугацаанд ингэж тий найдаж байгаараа тий ингэснээр тий хоорондын харилцаа болон хайр сэтгэлийн харилцаа бол тий одоо бат бүх аз жаргалтай болно шүү. Жохон төвчих хоорондын харилцаан дээр жохон төвчээр бол хэрэгтэй гэдэг шүү гэсэн байна. Бусдыг ойлгоод тий цаг хугацаанд найдна гэдэг чи одоо юу гэсэн үг вэ? За
одоо юм болчлоо. Гэхдээ цаашдаа нэг хэсэг харъя гэдэг ч юм уу. Дөвгдөө нэг тийм жоохон хүнд ингээд хугацаа өгөх хэрэгтэй юм байна л да. Мэтлэн. За ямархуу зөвлөгөө байна. За ингээд одоо бүх юмудаа тайлж дуусчаад танд одоо энэ сард хэрэгтэй сахиусны грин мессеж. Вау, амар гоё карт гарсан байна. Амар өөдрөг юм ихтэй. Бүх юм нь аюу сайнаар хувирс өрслөгдөж байгаа юм картаа. Тэгэхээр зэрэг сахиусны грин мессеж гэх юм бол ер нь бол аюу одоо эрэг энергийг те ойр тайрандаа та ингээд бий болгоороо одоо таны ингээд одоо аюу догдолцсон маа таны сэтгэл догдолж те одоо аюу тийм урам зоригтой тийм байх нь одоо бусдад аюу ирч өч өгдөг гинэ. Одоо бусад хүмүүст та яг ингээд өөрийнхөө амар хөөрх ингээд одоо юу гэдэг баяраас олонтаа урам зоригтой аюу тийм догдолтой аюу гоё ийм өөдрөг байх юм бол одоо бусад хүмүүс ч гэсэн одоо тэр юу ч амар ингээд ирчиж өгдөг гэнэ ба. Одоо бусад өөр хүмүүс ч гэсэн. Тэгээ ингээд одоо таны ойр тойрны хүмүүс ч гэсэн ингээд урамшаад аюу тийм таатай уур амьсгал тийм бүрдүүлэн шүү гэсэн. Иймэрхүү одоо зөвлөгөө одоо тийм сахиусны гэрүүдээс өгч जैन. Тэгээд энэ карт болохоор ерөнхийдөө одоо танд баяр хөөр тийм мэдрэгдэж байгаа бол одоо үүнийгээ тий одоо бүрэн гаргаж тий нуухгүйгээр тий бүрэн гаргаад одоо дэлхийд болон тий өөртөө түгээ гэсэн ийм одоо утга санаатай карт байгаа. Замбарч гэсэн эрэг энерги бий болгоороо одоо таны сэтгэл догдолж урам зоригтой тий одоо байх нь тий бусад хүмүүс ч гэсэн ирчиж өгдөг шүү тий ойр тойрны хүмүүс ч гэсэн урамсаж айгу тийм таатай уур амьсгал байна. Өөргөө битгий нөө үнэхээр та баяр хөөртөө байгаа бол тэрийгээ ингээл ил гаргах юм байна л да. Тэг дэлхийд болон өөртөө түгээ гэж шүү дээ. Тий. За үнэхээр гоё карт гарлаа гэж бодож байна. За тэгчээд та энэ зурнаас ч гэсэн өөрөө тий одоо зүүн сайн гараа юу авч олно. Нэрээ би чи нэг юмрхүү хүнтэй гэдэг ч юм уу тий. Өөртөө бас тий мессеж авч олно шүү. Ерөөхөө хаац. За тэгээд одоо ингэж өндөрлөх тийшээ төхөөд хамгийн сүүлийн сонголтын картнаас бас танд яа гэж бодож чинь мессеж. Тий энэ хөр дээр суулсан хөрөн ч гэсэн юм. Ямар ч гэсэн хөртэй юм биш байна. Тэгээ энэ картны одоо танд илгээх энэ сард хэрэгтэй танд илгээх мессеж гэх юм бол та үнэхээр юуг тэг хамгийн их үнцэнтэй гэж үздэг вэ? Тэ одоо танд байгаа зүйл тэ одоо таны гарт байгаа тэ гарт байгаа ямар нэгэн одоо зүйл чинь одоо таны бол эрдэнэ юм аа. Энэ бол юу ч хийж болно. Таны чадвар авиас чадвар ч юм уу, хүнлэг чанар ч юм уу, эсвэл төрөнгө ч юм уу юу ч хийж болно. Одоо таны гарт чинь байгаа тэр зүйл бол таны жинхэнэ бол эрдэнэ юм аа тий. Та үүнийгээ илүү их анхаарч мэдэрч бүрэн дүүрэн эдлээрэй гинэ. Танд үнэхээр одоо авиас чадвар байдаг бол тэрийг бүрэн дүүрэн эдлээрэй. Одоо өөр юу гэдэг танд юу байна те. Ямар нэгэн эрдэнэ байгаа. Тэрийг бүрэн дүүрэн эдлээрэй. Тэгхийн бол одоо танд ирэх гэж байгаа аз жаргал чи улам одоо тийм бат бөх үнэтэй болно шүү гэсэн байна. За ийм мессеж байна. За ингээд базаад эхлэх юм бол одоо танд яг үнэхээр юу хамгийн их үнцэнтэй байдаг вэ? Тэг одоо ингээд танд байгаа зүйлтэй гарт чинь тийм байгаа зүйл бол жинхэнэ эрдэнэ юм аа. Та үүнийг тэ анхааралтай мэдэрч бүрэн дүүрэн тэ эдлээрээ. Тэгэх юм бол одоо танд ингээд удахгүй ирэх гэж байгаа жаргалчин тэ улам бат бөх үнэтэй болно шүү гэсэн. Ийм мессежийг танд өгч байна. За үнэхээр гоё карт их сонгосон байна. За ингээд өндөрлөө одоо энэ нүртэл үзээд үнэхээр таалагдсан бол тий лайк хараа бити мартаараа таалагдаад та намайг дэмжих хүсэлтэй хүмүүс байх юм бол
Надад эможи дарах. Тэг дараараа. Тэгээ энэ нөгөө аюу гоё эмэгтэй зоос харцсан байсан болохоор эмэгтэй хүний эможи маш гоё эмэгтэй тий паласта ч юм уу тий эмэгтэй хүний эможи хажууд зоосны эможи ивэл дараараа одоо мөнгө ч гэсэн болно. Эмэгтэй хүн мөнгө. Тэгэх юм бол одоо V картыг сонгосон бөгөөд намайг дэмжиж та өөрийнхөө одоо 11 сарыг тий илүү их та өөртөө ихтэй тий гоёмсөн мөртлөө тий одоо мөнгө санхүү дээр тий юу гачигдaltaгүй айгуу сайн сараа айгуу элбэг сайн сар тийм болоосаа гэж тийм билэгдээд эмэгтэй хүн мөнгө. Гэтэ тэр эмэгтэй хүн нэлийн юм палаштай ч юм шиг гоёмсон эмэгтэй л зүгээр. За ингээ V карт сонгосон юм ингээд өндөрлөлийн үнэхээр одоо энэ хүртэл үзсэн сонирхсон бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай. Бай бай. За ингээд G карт сонгосон мэргээ эхлэе. Энэ картаа за ингэж нэгэнд тавиад. За 11 сар ямар сар болох вэ? Таны үед ямар хөр амьсгалтай. За нэгцээ дом. За G картыг сонгосон юм. Ийм гоё картууд гарч ирсэн байна. За тэгж гэсэн эхний энэ хоёр картаар энэ одоо сард 11 сард танд юу чухал болох вэ? Юу хамгийн их чухал болох вэ гэдэг зэрэг ийм хоёр карт гарсан байна. Тэгэхээр энэ карт харах юм бол энэ одоо энэ нохоо унтцсан тэгээд нөгөө сэрэхгүй гэдэг төвчээртэй тий. Одоо бусдыг хайрлаж байгаа юм эмэгтэй байна. Хайрлах сэтгэлтэй тий. Тэгэхээр энэ сард танд юу их чухал болох вэ гэхээр зэрэг ер нь бол бусдад ингээд хайр халамж үзүүлж тий өөрийнхөө дотоод тийм мэдрэмжээ тийм дагаж тийм бусдад одоо дэмжлэг үзүүлэх нь аяг чухал болох юм байна. Тэг яг энэ карчигтэй. Тэгээ ер нь тийм бусдаж гэлтгүй одоо өөртөө болон тий өрөөлдтэй илдэг энэргүй хандах нь айгу чухал юм байна. Тэгээд тий за ингээд энэ картнаас өөрснөөс тий зэн сайн гараа татад мэдрэмжээрээ бас одоо мессеж авч болно шүү. За тэгээд энэ зүйлч одоо тийм бусдад бол тий маш инэрэнгүү хандах тий бус тайр халамж үзүүлэх нь чухал болно гэж тайлъя. Тэгээд энэ картыг харах юм бол одоо энэ сард мөн одоо танд зарим зүйлсийг зохицуулах хэрэгтэй болж магадгүй байна. Зарим зүйлсийг тий одоо нийлүүлэх зохицуулах. Ямар ч гэсэн та аж амьдрал дээр ямар нэгэн зохицуулалт юм хийж магадгүй одоо магадгүй та одоо хэтрүүлсэн зүйлийг тааруулах тий эсвэл тэнцвэржүүлэх, холих юу ч хийж магадгүй. Ямар ч гэсэн одоо өөрөөр хэлэх юм бол ямар нэгэн үйлдэл, бодол, үйл явдал тий хит ингээд хитрээд байвал ингээд тэнцвэржүүлж, зохицуулах тийм одоо шаардлагатай тий. Тэгээд одоо тэр ийм зүйл их чухал болох нэ энэ сард. За ингээд энэ сарын юуг бол ингээд томоор хэлэх юм бол ийм хоёр зүйл маш одоо чухал болох юм байна. Тэгчээд одоо ямар уур амьсгалтай сар вэ? Би энэ сарын. За эхлээд ер нь энерги бол энэ сарын энерги бол нэлээд толгойн бодол дээр төвлөрсөн байна тий. Тэгэхээр зэрэг одоо энэ сарын энергийн тунгаах тий энэ хүн яах вэ гэж гэлтэй бодож байгаа тий. Энэ сарын уур амьсгал одоо энерги нь болохоор зэрэг тийм тунгаах, төлөвлөх, бодох тий дахин ажилуулах, стратеги гаргах тий. Тиймэрхүү нэг уур амьсгал одоо энерги бол байна. Та ингээд айгүй хурдан сэтгэл хөдлөлөөр ингээл ажиж марлал тэхгүй байх гэж бодож байна. Тийм тэгсэн ч гэсэн хэрэг тэгж ажиллаад нэлээ үр дүнтэй багтаах ч юм уу те. Ямар ч байсан энэ сард одоо таны энерги гэвэл нэлээ тунгааж бодох, төлөвлөх, стратеги гаргах ийм нэг уур амьсгал байна. Тэгчээд энэ хоёр картыг харах юм бол тийм энэ одоо
11 сард та магадгүй хэрэггүй зүйлээ те хэрэггүй болсон зүйлээ хаях, цэвэрлэх энэ нөгөө хадуур гарсан мааз те юм нэг одоо өвс хаддаг те гэж. Тэгэхээр за одоо хэрэггүй болсон зүйлээ хаях, цэвэрлэх тийм амьдралаа амьдралыг тийм хөнгөн болгох амьдралаа те маш хөнгөн болгохын тулд хэрэггүй юмнууд одоо хаях гэдэг ч юм уу те. Эсвэл ямар нэг юмыг сонгох, за энэ хэрэгтэй, энэ хэрэггүй гэдэг ч юм уу те ингээ сонгох, хасах. Тэгээ ер нь л хэрэггүй зүйлийг одоо орхих гэсэн утгатай. Тийм одоо тийм магадгүй хэрэггүй болсон зардлыг бас тийм хасаж магадгүй юм байна. За тэгээд энэ сарын бас нэг өөр амьсгал гэсэн чинь луучин гарсан байна. Тэгэхээр луучин гарна гэдэг чинь ер нь аль энэ сард та жоохон энэ сарын энерги өөр амьсгал гэх юм бол та замаа тодорхойлж магадгүй юм байна. Зүг чигээ тодорхойлох тийм биш тааны тэр гэдэг ч юм тийм ямар ч замаа тодорхойлох тийм магадгүй шин зорилгоо тодорхойлох ч юм ямар нэгэн стратегтэй бодлого гаргах тал дээр тийм уур амьсгал бол байна. Зүг чигээдээ олох. Тэгээ энэ сар та магадгүй одоо энерги уур амьсгал болоо зэрэг айгүй хурдан хөдлөөл ингээл шийдвэр гаргаад ингэх бол биш. Харин уур амьсгал нэг тийм тунгаан бодоод зөв чиглэлтэй нэг сонгогоод одоо юмаа чиглүүлэх гээл тийм луужингаа тийм амьдралынхаа тийм одоо юмыг бодоол чиглүүлээл тэр зүйл дээр нэлээд тийм одоо тийм энерги нэлээд гараад байна тийм төрнөөс хойш тийм ярьж гисэн. За тэгчээд одоо ажил үйлс дээр энэ сар ямар байх вэ? Харъя гэж бодож байна. Ажил үйлс дээр ийм хоёр карт гарсан маа. Тэгэхээр ер нь бол маш дажгүй ажил үйлс одоо асуудалгүй гэж хэлэх үү? Ямар нэг ноцтой асуудал байхгүй, дажгүй. Тэгэд магадгүй юу яж магадгүй ямар нэг ингээд хүнд ачаа өөрж байгаа л тий мөрнөөс суллал авсан дараа яах гэлээ хөнгөрдөгтэй яг тэр шиг тиймэрхүү зүйл болж магадгүй юм шиг. Тийм одоо мөрнөөс хүнд ачаа авсан мэт одоо тий ажил үйлс хөнгөрөх, амьсгаа авах тий ямар гойлч ойл тий яах гэл. За тэгээд болохоор тэгээд тий эсвэл ямар нэгэн зүйлээс одоо мултраад эрхчлөөтэй болоод баярлах юм шиг тий болчлоо ш тий гэл тий. За тэр нь болохоор ямар нэгэн онцгүй байдал тийм ажлаас онцгүй байдал эсвэл ямар нэгэн ажил төрлийн саад ч юм уу тий төвгөө салж одоо чөлөөлөгдөх юм үйл явц болж магадгүй юм байна. Тэгээд айгуу асуудалгүй болол ямар гойлч гэлтэй хөнгөрөөл юм үйл явц. Тэгээд энэ картыг авах юм бол нэлээ тэнцвэрээ олох юм карт байна. Ажил үйлс дээр та тийм тэнцвэр зохицлыг хадгалах тий тэр байдалтай одоо юу гэдэг 50 байдалтай буцаан олох өөрийнхөө ажил үйлсийнхаа 50 байдлыг тий буцаан олох тийм сар хийж магадгүй юм байна. За тэгээд танд ажил үйлс дээр зөвлөгөө гэх юм бол ер нь 50-50 гэнэ зөвлөгөө нь болохоор зэрэг тий одоо хин нэг одоо буулгаж хин нэгэнд та илүү давуу хэрэгтэй эсвэл нэг үйлчлэгч ч юм уу те нөгөө талч илүү давуу хэрэгтэй гэж юм тийм бишээр те одоо бүгдэд ашигтай шийдлээ бол одоо хайж олоороо одоо эрэлхийлээрээ тийм үү одоо ажил үйлстэй те харилцаа хамтын одоо харилцаа хамтын ажиллагааг урт хугацаанд тогтвортой болгох талаас аль нь ашигтай 50-50 те тийм замаар ажил үйлсээ тэ хийхийг бодороо тийм арга хэрэглэлээрэй гэж аач юм шиг юм карт байна. За тэгээд одоо мөнгө санхүү дээр үзье. Мөнгө санхүү. За мөнгө санхүү дээр болохоор зэрэг мөнгө санхүү бол ер нь бол нэг одоо юу ч юм бэ. Урдынхаас нэг томоор бол өөрчлөгдөхгүй
өөрчлөгдөхгүй гэж магадгүй юм байна. Мөнгө санхүү дээр бас нэг томоор л өөрчлөгдөхгүй. Яг өмнөхөөр таны мөнгө санхүүч өмнө ямар байсан? Тэр бол нэг сүртэй одоо тий дээшээ доошоо тий мөнгө багасах, хорлого багасах эсвэл ихтгэсэн юм байхгүй. Яг л одоо тэг өмнөхөөрөө байх юм байна. Нэг тийм том өөрчлөлттэй алга. Тэгээд энэ картыг харах юм бол ер нь бол санхүүгийн хувьд одоо доктортой орлоготой тийм нэг том өөрчлөлт үүснэ. Ер нь доктортой орлого болоо энэ 11 сар доктортой орлоготой. Та мөнгөө одоо юу гэдэг маш одоо бодлоготойгоор төлөвлөгөөтэйгээр удирдах, ашиглах тийм бол хандлага байна. Тийм зэмийн юм дараал одоо зараал тийм бол ерөөс байхгүй. Маш одоо ухаалгаар удирдах зарцуулах юм байна. Одоо 11 сар 5 руу. За тэгээд одоо мөнгө санхүү дээр зөвлөгөө. Мөнгө санхүү дээр зөвлөгөө гэсэн чинь ер нь аль за мөнгө санхүү дээр мөнгө санхүү дээр одоо өөрөө шингэж явахаасаа илүү энэ сард одоо тэхээс өмнө одоо урагшлаад тий ажил үсэж мөнгө олдог ажиллаж ч юм уу тий урагшлуулад инхээс өмнө одоо төлөвлөгөөгөө аягүй тодорхой болгоорой юм. За би яг яаж мөнгө олох вэ? Яах вэ гэдэг ч юм уу тий мөнгө олох төр одоо тийм шууд бодоол шууд уусаа тгийгээл ингэж явчихгүй бодчоо тэгээд төлөвлөгөө зохиох юм мөнгө санхүү дээр тийм төлөвлөгөөгөө ингэ тодорхой болгоорой ингэснээр одоо алдаа багасч тий амжилттай явна шүү гэсэн байна. Мөнгө ол харгаа олцоод одоо юу гэдэг. За шууд ингээ гэхгүйгээр хичээд жамд стратеги одоо төлөвлөгөө тий одоо гаргаад тий одоо төлөвлөгөөгөө айгуу тийм тодорхой болгоод тэгэх юм бол тань мөнгө олох тал дээр чинь тий алдаа чинь багасаад илүү амжилттай тийм мөнгө ол шүү гэж ах шиг байна. За ингээд одоо хайрцагтлийн харилцаа болон хосын одоо хайрцагт хамаагүй хосын харилцаа хамаагүй гэсэн хүмүүс ах юм бол одоо хуурын харилцаан дээр үзэж болно. За ямар ч иймэрхүү картууд гарсан. За хосын харилцаа ба хайрцагтлийн харилцаан дээр болохоор зэрэг ер нь жоохон өөдрөг тий итгэл найдрын карт доошоо арчаад байгаа байхгүй. Тэгэхээр ер нь хосын харилцаан дээр нэг л одоо одоо хайрцагтлийн харилцаа бас тиймэрхүү зүйл дээр нэг л тийм өөдрөг биш болсон. Итгэл жоохон унсан болов. Нэг зүйл дээр ингэх байсан юм уу гэдэг ч юм уу те. Ямар ч нэг тийм өөдрөг биш итгэл найдрын карт ингээ доош хараад байна. Тэгэхээр нэг тиймэрхүү уур амьсгал байж магадгүй. Хайрцагтлийн асуудал дээр нэг л тийм өөдрөг за зашааш гэдэг ч юм уу те. Нэг өөдрөг бодохоо болсон гэдэг ч юм уу. Ямар нэгэн зүйл дээр итгэл найдар жоохон одоо унсан байж магадгүй. За тэгээд өөрөөр энэ карт энэ болохоор зэрэг ингээд ажил төрлийн карт гарч иж байгаа хгүй шүү. Тэгэхээр зэрэг та одоо хайрцагтлийн асуудал, хосын асуудал гэхээсээ илүү энэ сард одоо өөр зүйлд те ажил үйлс ч юм уу те өөр зүйлд нэлийн одоо завгүй байх магадлал байна. Тий өөр хүмүүстэй ч юм уу те. За тэгээд ямар ч жоохон ингээд өөр хэлэх зүйл байхгүй ч юм шиг санагдаад байна. За тэгчээд энэ картыг харах юм бол ингээ ганцаараа айгу юу яаж байгаа юм гэдэг байгааз тий юу гэж аргал та. Тэгэхээр одоо хүн дайралцаа буюу хайрцагтлийн харилцаан дээр танд зөвлөгөө гэх юм бол ер нь аль тий найз нөхдөдөө ч юм уу тий ямар ч гэсэн цагийг айгу хөвгөлтөө өнгөрөөгрөө тий та ганцаараа гэртээ байсан ч гэсэн тэрийг аюу гой өөртөө хобби мобигоо хөөхөдөг ч юм уу те ямар ч ингэдэг тийм цагийг те маш одоо зугаатаа хөгжилтөө өөртөө аюу жаргалтаагаар те ганцаар байсан ч хамаагүй эсвэл найз нөхдөд ч юм уу те ингэж тийм өнгөрөөгөр ер нь бол тий одоогийн те мөчийг те тийм бүрэн дүүрэн амьдр гинэ та юу хийж чадах вэ өөрийгөө яаж гоё байлгаж чадах вэ тэрээрээ тий бүрэн дүүрэн одоогийн одоо мөчөөрөө тий назралтай байгаараа гэсэн байна. Хооронд харилцаа буюу хайрцагтлийн харилцаан дээр. Тийм одоо найз нөхдөд сая өнгөрөөдөг ч юм уу тий янз бүрийн оролцдог ч юм уу ямар ч айгу тий
өөртөө тааламжтай гоёор өнгөрөөгөө гэсэн байна. За тэгээд хооронд харилцаа, хайрцагтай харилцаан дээр бас ийм зөвлөгөө гарсан. Энэ өөрийнхөө мөрийг энэ хүүхдийн яг Казуко гэр бүл гэсэн байна л да. Яг магадгүй өөрийнхөө одоо тий ар гэр бүл ч юм уу тий гэр бүлтэйгээ цагийг тий гэр бүлээ илүү их ойлгож тий илүү их татна байгаарай гэсэн ийм мессеж байж магадгүй бас одоо тийм хүмүүс ээж магадгүй. Тэрнээс гадна одоо та өөрийнхөө дотоод хүүхэд одоо англиар inner child гэдэг тий өөрийнхөө дотоод одоо хүүхдийг нэлээд сард нэлээд анхаарч тий дотоод амар амгалангаа тий анхаарч өөрийгөө хайрлаараа тий дотоод өөрийнхөө сүнсийг бол хайрлаарай гэж байна. Одоо магадгүй юу ч хэлмээр юм дээ. Хиймээр байгаа, ингэмээр байгаа тий хобби байдаг ч юм уу. Тэр зүйлээ хөөж дотоод сүнсээ айгу баярлуулах нь аюул чухал болж магадгүй. Эсвэл одоо дотоод хүүхдүүд ч одоо inner child тий тэрийгэ жоохон юу гэдэм тайхарахгүй байгаа хүмүүс байж магадгүй. Тэрэн дээр өөрийнхөө дотоод сэтгэл зүрэхтэй дотоод хүүхдтэйгээ энэ сард нэлээд ажиллаж амар амгалан гэдэг өөртөө өгөрөө гэсэн байна. Ямар ч зэн тэгж хэлээ. Тэгээ энэ картнаас бас өөртөө тийм зэн сонгороод мессеж авч олно. За тэгээд ингээд тусчаад танд одоо энэ сард одоо 11 сард танд илгээх сахиус нэнгэрийн мессеж гэсэн. Энэ авъя. Great Adventure. Тийм ер нь ал энэ сарын сахиус нэнгэрийн мессеж юм бол зоригтой бай гинэ. Зоригтой. Тийм айгуу гоё. Айгуу зоригтой бац тийм. Тийм ер нь ал одоо зоригтой бай. Тэгээ өөртөө итгээ тий. Таны сэтгэл одоо таныг хаашаа тийм дуудаж байна. Тэр зөвлөө бол тэгээ алах яв тий. Ер нь бол тэгээ орчлын ертөнд салхи тэгнээс ингээ салхиар тугдаа явж байгаа хгүй энэ зав. Нөө дээр үед чинь салхины югаар явдаг гэсэн тий. Тэгээд салхиар юу ч хэлмээр энэ зодох. Орчлын ертөнд тэнгэр тий одоо салхи тэг бүгд бол тий таныг бол тий дэмжиж байгаа шүү. Тийм бусдын заасан замаас өөрөөр тэг би явахгүй чинь юу болж байгаа болов уу гэж мэрэлтэй айх бол хэрэггүй гинэ. Тийм одоо бусдын замаас биш шал өөр замаар явсан ч гэсэн та одоо таны сэтгэлчин л тийшээ ингээд татгадаад тийм дуудаад тах юм бол айлтгүйгээр одоо тэр зөвлөгөө яваа тий. Бусдын заасан одоо замаас өөрөөр явах гэж айх бол хэрэггүй гинэ. Тэгээ үнэндээ бол тий тэр л таны жинхэнэ одоо сонирхолтой тий амьдралын одоо аялал юм аа гинэ. Тий. За тий агуу аялалтай амьдралын маш сонирхолтой аялал юм. Ямар ч байсан одоо юу ч хийж нэхлэр зэрэг одоо таны одоо сахиус нэнгэрүүд зоригтой бай өөртөө итэг одоо сэтгэл чинь хаашаа дуудаж байна тэр зөвлөө те одоо яваараа тийм ер нь бол тийм бусдаас өөрөөр яваад штэ гэдэг айх хэрэггүй те одоо тэр зам л одоо таны маш одоо амьдралын чинь одоо сонирхолтой одоо амьдралын чинь аялал юм аа. За ямар ч юм гоё мессеж танд өгч байна. Тэгчээд одоо ингээ өндөрлөх төхөөд хамгийн сүүлийн мессеж авч чадж байна. Таны одоо сонголтын картнаас тийм мессеж авъя. Тийм энэ хураг ингээд айцсан байгаа байхгүй юу? Оо яа би чадахгүй штэ би амар сул дорой надад юм байхгүй гэдэг ч юм нэг тийм айцсан хураг ингээд тэрсэн баа. Та магадгүй ингээд өөрийнхөө сахиусандаа ингээд тэрүүлсэн юм шиг ингээд айцсан тий. Нэг тиймэрхүү зүйл мэдэгдэж байна. Тэгэхээр зэрэг энэ картаар танд юу одоо энэ сард танд хэрэгтэй мессеж гэх юм бол одоо хүн бүрийн амьдрал нэг тийм сул дорой байх би айгуу тийм муу байна би амар сул дорой байна би яаж чадахгүй нэг гэж юм тийм бол үе бол тийм байдаг гинэ тийм эсвэл би ямар ч чадваргүй гэж өөрийгөө боддог ч юм уу тий эсвэл миний би яасан сонио юу юм бэ гэж боддог ч юм ямар нэгэн тийм дутагдaltaй юм байдаг гэвч үндэ бол тэр одоо тэр зүйл нь одоо таны тийм давуу тал тийм байж болно шүү гэсэн байна.
Тэгээ одоо жишээгээр хэлэх юм бол одоо жишээ нь би ингээл юу гэдэг дандаа л хүнд заагээ хэлцдэг тийм амар уудгүй нэг тийм сул дорой гэдэг ч юм уу ингэж боддог байсан бол тэр та нэлээдээ хүнд ингээ үгүй гэж хэлдэг нэлээд тэр зөөлхөн сэтгэл чинь одоо магадгүй сул тал биш тийм яг таны давуу тал байж болох байхгүй юу тийм танд хүнээс одоо хүн дээдгүү тэр аюу зөөлн давуу чанараараа ямар нэгэн яг тохирсон тэр ажил үйлс тэр юмаа хийхдээ яг одоо танд илүү юу өгчөд гэх юм ашин тий. Одоо юучлмэр ямар ч байсан одоо таны сул тал гэж бодож байгаа зүйл чинь давуу талч байж болно шүү гэсэн байна. Тэгээ энэгээр юу хэлэх гэж байгаа гэхэлэр зэрэг ер нь ал та тэрийг ашиглан одоо тий таны сул тал гэж бодож байгаа ямар нэг муу тал гэж бодож байгаа зүйлээ ашиглан одоо томоохон эргэлт амжилт гаргах аюух боломжтой шүү. Тийм ер нь аль сул талаа өөртөө хэрэгтэй давуу тал болгоо. Тийм түүнийг ашиглаж амжилт гарга гэсэн юм карт байгаа байхгүй. Сонирхолтой тий. Тийм тэгэхээр зэрэг дахиад ингэж хэлье ч гэсэн. За зүйчлэх вэ гэхээр зэрэг. Одоогоор та өөрийгөө те сул дараа гэж бодож байгаа тэр зүйл чинь үнэндээ таны бол хүч чадал юм аа. Одоо түүнийг ашиглаад одоо томоохон те амжилт гарах боломжтой шүү. Ямар ч ийм зүйл бол хэлж байгаа юм байна. За ингээд үнэхээр танд таалагдаад энэ мессеж таалагдсан бол тийм хүлээж аваарай. Таалагдав юу яриад юм бэ гэх юм бол хүрээж авахгүйсэн ч болно. За ямар ч ийм карт гарсан. Ийм картыг та сонгосон байна. За ингээд одоо өндөрлөлийн бүх картууд тий тайлбарсан байна. Ингээд өндөрлөөд одоо үнэхээр таарад таалагдсан бол лайк тарах битэмартаараа амуу таалагдаад та намайг дэмжих хүсэлтэй хүмүүс байх юм бол энэ карт гоё карт тий. Энэ карт гоё. Тэгэхээр дэмжих хүсэлтэй хүмүүс байх юм бол та энэ сараа одоо маш сайнар зүгнийг гэх юм бол тий надад эмоож тараараа. Тий эможи нь болохоор зэрэг одоо зав байж болно. Түрүүн бас нэг гоё. Луучин байж болно. За луучин зав 2. Дараараа тий одоо таныг энэ сард 11 сард өөрийнхөө тий одоо амьдралын ч юм уу яаж амьдралын чиглэлээ одоо зөвөр олоод тий чиглэл заадаг тий луучин чиглэлээ тий ингэж зөвөр олоод одоо сайн тийшээ тий салхиар тугдаад ингээд орчлын ертөнцид одоо таныг улам ингэж урагшлуулад тий сайн тийшээ урагшлаг гэж бэлэгдээд луучин зав. Тэгэх юм бол Г картыг сонгосон бөгөөд намайг дэмжиж та өөрийнхөө 11 сарыг сайнаар бэлгэж цаа гэсэн үг шүү. За ингээд өндөрлөе. Одоо энэ хүртэл үзсэн сонирхсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай. Бай бай.